Олон улсын совилогчдын өдрийг ухтан аймгийн эрүүл мэндийн газар засаг даргын хамын газар нэгдсэн эмнэлэг хамтран совилогч таньда баярлалаа үйл ажиллагаа нутгийн ордонд боллоо. Аймгийн эмчээнд 600 гаруй совилогч ажиллаж байна. Үүнээс нэгдсэн эмнэлэгт 300 гаруй, Орхон, Хонгор, Шарын гол сумын эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүд хувийн хөвшлийн эмнэлэгт бусад совилогч нар ажиллаж байна. Совилогч тусгай мэрэгчлэлтүүд нь эрүүл мэндийн салбарын нийтийн ажилтан холбоогчдын 34 орчим хувийг эзэлж байна. Тэд иргэдэд чанартай хүртээмжтэй эрүүл мэндийн усан үйлчилгээг хүргэхэд хамгийн ойр ажилладаг. Энэ үеэр аймгийн цэцэрэга төрийн албаагчдын орон сууцнд хөнгөлөлттэй үнээр байр захиалах эрхийг 30 гаруй жил ажилласан 2 совилогчид олголоо. Ахуул аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд бол бид нар совилогчдыг аль болох шалгуулах, аль болох сургалтанд хамруулж иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусан үйлчилгээний чавгын хангахын төлөө хамт олноор зүтгэж ажиллаж байна. Совилогч хүн гэдэг бол угаасаа өвчтөнд хамгийн ойрхон байдаг. Яг л өвчтөндөө тулж идэг ийм хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн манаас ажил хөдөлмөрийг бас хүндэлцэнд бас баяртай байна. За мөн яг зөвхөн гадаад гэхгүйгээр бид нар их нэлхс болон Улаанбаатарын томоохон төв клиникийн эмнэлгүүдэд бас дандаа багаар нь совилогчдыг сургаад өнөөдрийн байдлаараас Дархуул аймагт нэлээд олон эмнэлгийн тусламжийг бас нутагшуулаад Улаанбаатар руу хурцлыг бас тодорхой хэмжээнд бууруулад ажиллаж байна. Дархуул аймгийн анх ухааны коллежийг 1996 онд багам совилогч мэргэжлэр төгссөн. Тэгээд 96 онд төгсөөл оюутны ширээнээс мэдээлгүүлэх эрчим үйлчилгээний тасагт одоо хүртэл тасралтгүй 30 жил ажиллаж байна. Энэ ажиллах хугацаанд манайхан одоо ард түмний хэллэг байдаг шүү дээ. Наркозын совилогч гэдэг тийм манайхан мэдээлгүүлэх эрчим үйлчилгээ гэдэг нь болохоор сэхэн амьдруулах анестезиолог гэж явдаг байхгүй юу? Тэр мэргэжлэрээ би бол анестезиолог болон эрчим үйлчилгээний совилогч өдөө 30 жил ажиллахдаа энэ мэргэжлэрээ би бол бахархаж явдаг. Хүмүүс бол одоо би энэ ажлыг хийгээд би ингэж бахархаж өгнө гэдэг бол энэ мэргэжил бол анестезиолог совилогч гэдэг мэргэжил надыг бол чимж яваал гэж би боддог. Олон улсын совилогчдын баярын үеэр совилхон гэгэн дагын шагналаараа нэгдсэн эмнэлгийн мэдээлгүйжүүлэг эрчимт эмчилгээний дасгийн совилогч Наран Цэцэг, совилхон үйлснээр нэгдсэн эмнэлгийн халдвартын дасгийн совилогч Цэнгэлмаа, өрхийн эрүүл мэндийн төвийн совилогч Отгон Баяр нарыг шагнажээ. Мөн эрүүл мэндийн яам болон аймаг сумын цэг даргын жуух бичиг тэргүүний ажилтнаар 70 гаруй совилогч тусгай мэргэжилтэн шагнаж урамшууллаа. Улсад 33 жил ажилласан. Ахын сумын эмнэлгийн салбараас ажлынхаа гараад ирээд өнөөдөр 33 жилдээ ажиллаж байна. Ингээд миний болон хамт олонны минь амжилтыг өмжөөд үр төвчний хорооны совилхон шилдэг арга зүйч энэ хүндтэй шагналаа бүтээсэн өдөрдөг болон хамт олондоо маш их баярлалаа. Совилхон эмнэлгийнхаа алтан гарт гэдэг хүндтэй шагналыг авснаа маш баяртай байна. Өнөөдөр нэгдсэн эмнэлэгтээ 20 жилдээ ажиллаж байна. Тэгээ сэтгэл бол маш өндөр байна. Тэгээ өнөөдөр нийт одоо Дархуул аймгийнхаа нэгдсэн эмнэлгийнхаа болон нийт өрхийн эмнэлгүүдийнхаа бүх совилогч нартай олон улсын совилогчдын өдрийн баярын мэндийг хүргье. Эрүүл мэндийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд Дархуул аймгийн нэгдсэн эмнэлгийн хагалгааны дасагт хагалгааны совилогч хийдэг. Ер нь хүүхд захаасаа совилогч болохыг мөрөөдсөн энэ мэргэжтэй хайртай. Энэ эрүүл мэндийн тэргүүний ажилтнаас цол тэмдэг авсан маш их баярлж байна. Нэгдсэн эмнэлгийн бүлээн авахтаас 20 жил ажиллаж совилогч баг хамт олондоо хамт ажилладаг хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Өнөөдөр ямар шагналаар шагнав вэ? Өнөөдөр ард түмний итгэл хүлээлгсэн тийм совилогчаар шагнаж байна. Ер нь би сормоо төгсөөд анагаахын мэрэг сонгоод баг юм совилогч болсон. Тэрнээс хойш 2005 оноос хойш нэгдсэн эмнэлгийн бүлээн авахтаас тасралтгүй 20 жил ажиллаж байгаа. Баяртай мэрэгчлэрээ бахархаж байна. Манай хамт олон ч гэсэн үнэхээр миний хаалтал байдаг. Эрүүл мэндийн салбарт нийт 23 жил ажиллаж байгаа. За одоо сэргээн засгийн эмчилгээний тасагт гэрэл эмчилгээний совилогчаар ажилладаг. Энэ шагналаар сонигдсан маань бас хөдөлмөрөө үнэлж өгж байгаа тасаг хамт олонны минь бас хүч хөдөлмөр байгаа шүү. Хүн ардын эрүүл мэндийг захин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж мэргэжлийн өндөр ур чадвар, хүнлэг энэрнгүү сэтгэлээр ажилладаг нийт совилогчдод орон нутгийн удирдлагууд амжилт хүссэн байна.